Юугүй шинэ жил боллоо шүү. Танай байгууллага шинэ жилээ аль хэдийн тэмдэглээд эхэлчихсэн үү? Мэдээж нэг өдөр зад баярлаж хамт олноороо дуулж бүжиглэх сайхан ч бараан тал байдаг гэдгийг мартаж болохгүй. Бид таныг айлгах гэж энэхүү мэдээллийг бэлтгээв юм шүү. Жил бүрийн баярын өдрүүдээр эмнэлгийн яаралтай тусламж авахар залгасан хүний тоо эрс нэмэгддэг. Энэ үзэгдэл зөвхөн удаатай хүйтэн Монголч гэлтгүй дэлхийн нийтийн асуудал ажээ. Жишээ нь Герман улсын Берлин хотын Charity эмнэлгийн судалгаагаар яаралтай тусламжийн тасагт шинэ жилийн үеэр өдөрт дунджаар 154 хүн илүү хандаж, жирийн өдрүүдийнхээс 68% өсөж байсныг мэдээлжээ. Баярын өдрүүдэд яаралтай тусламжийн тасгийн хандлт өдрийн дундаж хандлтаас 9-10%, шинэ жилээр бүр 60-аас 70% нэмэгдэж байгааг олон судалгааны үр дүн харуулж байна. Энэ бол дэлхийн хэмжээнд явуулсан судалгааны үр дүн. Харин Монгол улсад маань яг ямар байгаа бол? Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллээр 2023 оны 12 дугаар сарын 28-наас 2024 оны 1 дугаар сарын 1 хүртэл буюу шинэ жилийн баярын өдрүүдэд яаралтай тусламжийн тасагт 23720 хүн хандаж, жирийн өдрүүдийнхээс 68-аас 92%-аар илүү байсан нь дэлхийн дунджаас их байгаа юм. Мэдээж үүнийг дагаад гинтийн нас баралтын тоо ч гэсэн нэмэгддэг. Харин яаралтай тусламж авах гинтийн үхлийн шалтгаануудад яг юу нөлөөлдөг гэж та бодож байна? Мэдээж номер 1 нь архи согтууруулах ундаа. Баяр ёслолын үеэр хүмүүсийн хөлгөөн эрчимжиж, айлд зочилж, аялж зугаалдаг учраас осол гэмтэл дөртөх эрсдэл эрс нэмэгддэг байна. Тэдгээр осол гэмтлийн ихэнх нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өөрийн хяналтаа алдаж, зогтуугаар жолоо барих, ахуйн осол дөртөх, халтарч унах, бусадтай маргалдаж, зодоон үүсгэх, хорлогод орох зэргээр эрүүл мэндийн тусламж авдаг. Мөн зарим судалгаагаар баярын үеийн сэтгэл зүйн хямрал, депресс, ганцаардалд орсон хүмүүс сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах хандлт сүүлийн жилүүдэд ихсэж байгааг харуулжээ. За тэгэхээр баярын өдрүүдэд хүндхэн дурсамж тавгүй төөх болгон үлдээхгүй тулд дараах зөвлөмжүүдийг санаарай. Үдэшлэг арга хэмжээндээр архи согтууруулах ундааны хэрэглэг хянах, бусдыг шахаж уухыг шаардахгүй байх. Элэг хамгаалах бэлмэл заавал хэрэглэх, найз нөхдийнхөө уух хэмжээг хянах, согтуурсан хүнийг өдөж уурлуулах үйлдэл хийхгүй байх. Согтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ жолоо барихгүй байх. Гацуураа засахдаа лаа чимэглэл гэрэлтүүлгийнхээ аюулгүй байдлыг хангах, баярын хоол хүнсийг цаг хугацаанд нь хадгалах, сайн болгож халуун эсвэл хөргсөн хүнсийг зөв хадгалах. Хүмүүс олноороо цугларсан баярын арга хэмжээнд оролцохдоо үнэт эз зүйлсээ нууцалж дээрэм хулгайд өртгөөс сэргийлэх. Хөөхд хөгшөд болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүст тусгай анхаарал тавих. Бүтэн жилийнхээ амжилт алдаа оноогоо дүгнэж баяраа тэмдэглэх гэж байгаа эрхэм та бүхэн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо тавих анхаарлаа битгий мартаарай. Бүх хүн согтоход ганцаараа эрүүл үлдээд бусдыгаа асарч шинжэнгөө нойргоо хонсонч маргааш нь тэднийхээ паянг ярьж инээд бэлгэлдэг түшигтэй найз шиг халамжлагч нь байгаарай. Халамжтай найздаа баярлаа гэж хэлээд меншн хийгээрэй. Танд шинэ оны баярын мэнд хүргэе.